салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2003 оны 7 сарын 8-нд Калифорни мужийн Сан Хосе хотод байдаг Little Caesars гэд пиццаны газрын касчин урд өмнө нь бол хизээч тохиолдож байгаагүй хачирхалтай тийм утасны дуудлагыг бол хүлээж авсан юм байна. Нэг тийм уйлгэнсэн хоолойтой нулимсан арай адан төвчж байгаа юм шиг жоохон охин гэрийнхээ хаягийг үсэг үсгээр нь нэг нэгээр нь хилж өгч исэн. За яг тухайн үед энэ охиныг хулгайлж авч явсан этгээд нь хүчээр ингэж яриулж байгаа гэдгийг тэд нар огт мэдээгүй. Хэдэн өдрийн турш хоригдсны эцэст тэр жоохон охин өөр хүнтэй дуудлага хийжсэн цорын ганц удаа нь энэ байсан. 9 настай Жанет Тамайо гэдэг охин гэрээсээ хулгайлагдаад хүчндүүлж гавлуулж хүлүүлсэн байдалтай байсан. За цагдаа нар бол хэргийн газарт очих үеэр тэр бол аль хэдийнэ алга болчихсон байсан. Сургуулаа тараад гэртээ харж ирснийхэн дараа түүнийг хулгайлсан юм байна. Хожим цагдаа нар ойролцоох хяналтын камерын бичлэгийг олж авсан ч гэсэн дүрсний чанар нь маш муу байсан болохоор мөрдөн шалгахад бол ашиглах боломжгүй гэж үзсэн. За хэрэг гарснаас хойш хэдэн өдөр өнгөрсөн ч гэсэн ямар ч ахиц гараагүй бас мууж даяар Amber Alert гэж байдаг штэ. Тэрийг зарлаагүй болохоор Жанет өөрөө ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг ойлгосон юм байна. За тэгэхээр яг юу болж өнгөрсөн талаарх яриа руу одоо орцгоё. За Сан Хосе хотод 9 настай Жанет охин сургуулийн автобуснасаа буугаад гэрлүүгээ яваад очисон чинь хаалга нь онгорхой. За тэгэхээр нээж нь одоо ажилласаа эрт тараад ирчжээ гэж бодоод эхэндээ нэг их зүйл бодоогүй. За гэрлүүгээ орчоод өрөөндөө оронгуудаа ямар нэг зүйл буруу байгаа гэдгийг шууд анзаарч эхэлсэн. Унтлагын өрөөнийх нь цонхон анхарцсан, шилний хилтерхийнүүд ерөөсө хаасаагүй тарцсан, сандраад нөгөөгчөө ээж рүүгээ залах гад гэрийнхээ утсыг шүүрээд авсан чинь шугамыг нь бол аль хэдийнэ тасалчихсан байсан. Ингээ юу болоод байгааг охин ойлгож дамжаагүй багт нь хаалган дуурах шиг болоод тэгээ эргээ харсан чинь нэг танихгүй эрэгтэй хүрээд ирсэн зогсож исэн. За тэгээ охиныг барьж аваад хүчнэдсэн. Тэр жоохон охинд ямар аимшигтай байсан гэдгийг амьдралд нь ямар тийм заван хар тол бүлдээснийг дурдаад ч хэрэггүй бах. За охиныг хүчнэдчээд дараа нь бол гарыг нь гавлаад хоёр хөлийг нь бас хүлээд тэрч авч явж гараашнд байрлуулсан байсан. Машин руугаа аваад орсон. За тэгчээ нөгөө этгээд бол гараашийн хаалгыг гараараа онгойлгохыг оролцсон ч гэсэн хэдхэн сантиметр дээш нь өргөж чадсан байгаа. Яг тэр үеэр гараашийн гадаа өөр нэг машин ирээд зогсож байгааг тэр бол харсан. За машины арын суудал дээрээс тухайн ирж байгаа машин нь ээжийнх нь машин байна гэдгийг Жанет бол шууд таньсан байгаа. Гэхдээ нөгөө этгээд бол аль хэдийнэ ирж исэн хүн рүү өөдөөс нь алхаад эхэлсэн. За тухайн үед дөнгөж 15 настай байсан Пол гэд Жанетийн ах нь өөрт нь ямар ч боломж байхгүй гэдгийг мэдчихсэн ч гэсэн за нөгөө эрэгтэйтэй бол шууд тэмцэлтгэр шийдсэн. Тэгээ тэр нэг авчирк гартаа байраад нөгөө эрэгтэй рүү дайраад эхэлсэн. Харамсалтай нь хүч нь арай дутаад нөгөө эрэгтэй болохоор Полын гарт нь байсан авчиркийг унгаагаад нүүрлүүн дахин хүчтэй зөхөж эхэлсэн. Жанет бол энэ бүхнийг харахаас өөр бүр юу ч хийж чадаагүй. Ахыг нь тэр олж ирээд гэрлөө нь оруулсан. Дараа нь харин ээж нь тухайн халдагч этгээдтэй нүүр тулаад Розелия бол түүнийг хүүгээсээ салгаж тэр үеэр Пол галтойгоо руу явж очиод хайруулын тав гаргаж ирээд ээжтэй туслахыг оролцсон. За нөгөө эрэгтэй бол хайруулын тавгийг гарнаас нь булааж аваад ээжийг нь бол хид удаа бүр газарт унтлан нөгөөхөөрөө зохиж эхэлсэн. За тэгэхээр Жанетийн ээж ах хоёрыг хоёуланг нь зодчоод дараа нь яарч тэндээсээ ол шууд гараа явсан. Машиндаа сууж хамаг хурдаараа гэрийнх нь гадаа ургасан мод бутыг юучгүй дайрч тэр үеэрээ Жанет бол ээжигээ олж харсан юм байна. За хүлээснээсээ тайлагдах гэж бүр хамаг хүчээрээ тэмцэжсэн ч гэсэн тэр бол яаж чадаагүй. За ээжийнх нь нүүр ам нь бүр ингээд амар болцсон, цус нүжиндөө хутгалтцсан ч гэсэн ямартай ч ингээд амьд байгаа юм байна гэдгийг Жанет бол энэ үед олж мэдсэн байгаа. Удаачгүй Пол хөлн доголцсон гэрийнхээ ойролцоо байсан хүмүүс рүү очиж тусламж дуудаж гараараа даллаж хашгирч эхэлсэн. За машин бол булан эргээд явсны дараахан Жанет цонхыг мөрөөрөө цохиод бусад хүмүүсийн анхаарлыг татахын тулд хэрэндээ ингээд өөрийн хэрэндээ хичээж чанга оролж эхэлсэн ба. Харамсалтай нь энэ оролдлого бол тус болоогүй. Цагдаа нар хэргийн газар удалгүй явж очисон. Розелия гэд нөгөө ээж нь хөрхийн нэлээд тийм эвгүй гэмтсэн байсан ч гэсэн түргэн тусламжийн машинд суулгүй, эмнэлэг рүү явахгүй гэж хэлээд за яагаад тэгсэн бэ гэхээр болж өнгөрсөн бүх үйл явдлыг цагдаа нарт тайлбарлаж дуусгийгээд явахгүй гэдээсэн юм билээ. За тэгээ сүүлдээ биеийн байдал нь минут секунд өнгөрөх тусмаа муудаад маш их сандарч цочирдсан байсан болохоор нөхцөл байдлыг улам бүр хөндрүүлж исэн. За ингээ эцэстээ цагдаа нар бол Полын аюулгүй байдлыг бүрэн хангасныхаа дараа Розелияг бүр хүчээр шахуу дамнуурган дээр хөвтүүлээд
тэ эмнэлэг рүү хүргэсэн юм байна. Ингээд ээж хүү хоёр хоёулаа хамгийн ойрын эмнэлэгт хүргэгдсэн. За тэдний мэдчихсэн зүйл нь гэх юм бол Жанет хулгайлагдсан. Хин нэгэн гэрлүүн нэвтэрч ороод утасны шугамыг нь таслаад ээж хүү хоёр руу дайрсан, зодсон гэсэн ийм анхны мэдээлэлтэй болж чадсан. За хэргийн газрын үзлэг бол цагдаа мөрдөгчдийн хувьд бас чухал тийм шалгаж үзэх ёстой зүйл нь байдаг. Хэргийг хариуцаж авсан мөрдөгч Heather Randall гэдэг эмэгтэй анх бол галтойгоо болон гаражийн орчин байсан тийм цус Жанетих байж магадгүй гэж бодсон билээ. За шүүх шинжилгээний баг нь дээж цоглуулад хэргийн газрыг наривчилж шалгаж авах хооронд эрлийн ажиллагааг аль болох хурдан тийм нухацтай байдлаар эхлүүлэхийн тулд мөр илрүүлэгч тийм нохоо авчруулах хэрэгтэй гэж үзсэн. За харамсалтай нь энэ нь бол төдийлөн үр дүнд хүрээгүй. Мөр илрүүлэхэд хангалттай үнээр цусны уулмөр бараг байгаагүй. Цагдаа нар хөрш айлынх нь яг тийм зам руу харсан байдаг хяналтын камерыг ашгүй олж мэдсэн. За сүүлийн 1 цагийн бичлэгийг ухрааж шалгаж үзээд болж өнгөрсөн үйл явдлын бүх дарааллыг мэдэж авч чадсан. Жанетийг гэртээ ирэхээс ойролцоогоор 30 минутын өмнө тухайн халдагч этгээд бол түүний унтлахын өрөөний цонхыг нь хаглаад гэрт нь хулгайгаар нэвтэрсэн байсан. Дараа нь машин руугаа буцаж очиод Жанетийг ирэхийг хүлээсэн. За Жанет болохоор гэртээ орсны дараах нь тэр бол араас нь очиж хаалгыг нь тогшоод за тэгээд унтлахын өрөөнд нь бараг 30 минут түүнийг хүчинжсэн байгаа. Тэгчээ дараа нь болохоор тэр гараж руу явсан. Яг тэр үед болохоор Пол, Розелия хоёр гэртээ ирсэн. Бичлэгийн хамгийн сүүлийн хэсэгт бол Розелия, Пол хоёрын тусламж ирж ойрлох дуу бол тод сонсогддог. За гэхдээ мөрдөгч Randall-ийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь гэх юм бол хаалтсан этгээдийн машин яг камерын өмнөөр явж өнгөрсөн тэр мөч байсан. За энэ болж өнгөрсөн үйл явдлаас удаачгүй Калифорни муж даяар Amber Alert зарлахаар яарч исэн ч гэсэн гэмт этгээдтэй холбоотой дор хаяж нэг тодорхой мэдээлэл заавал одоо байх ёстой байдаг. За жишээ нь гэх юм бол нэр нь ч юм уу, машины дугаар, за эсвэл утасны дугаар гэх мэт. Харамсалтай нь хяналтын камерын бичлэг байсаар байтал нөгөөх нь тийм одоо бүрсийсэн, айгүй чанар муутай яаж ч одоо ойртуулж, томруулж хараад дугаарыг нь бол тодруулж чадаагүй. Ингээд Paul, Rosalia хоёр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүлээлгүйгээр одоо нөгөө мөрдөгч Randall гэдэг эмэгтэй болохоор хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаар шийдсэн. Amber Alert зарлаж чадаагүй ч олон нийт өөрсдөө ингээд мэдээллийг түгээж охиныг хайхад нэгдэх болов уу гэсэн найдвар бол түнд байсан байгаа. За тэгээд цагдаагийнхны зүгээс чанга яригчаар Жанетийн нэрийг дуудах, нисдэг тэргээр хайлт хийх, хэвлэлийн баг хурал зохион байгуулах гэх мэт ажлуудыг одоо энэ цагдаа нарын зүгээс бол зохион байгуулж эхэлсэн. Жанет гэх 9 настай охины нэрийг Сан Хосе хотын хүн болгоны чихэнд сонсуулаад ой тоонд нь үлдээхийг тэд нар зорж исэн. За энэ нь бол эрлийн багт мянган сайн дурынхан гарч ирэхэд нэмэр болсон. За мэдээллийг аль болох хурдан хугацаанд олон нийтэд түгээж Жанетийн зургийг тарааж хот даяар одоо энэ мэдээг түгээх нь тэдний хамгийн чухал алхмуудын нэг гэдгийг тэд нар бол мэдчихсэн. За энэ бүх цаг хугацаанд Жанет бол өөрийг нь хулгайлсан машины эргэлт болгоныг дотроо санахыг хичээгээд өөрийгөө хаана байгаа, хаашаа явж байгаа гэдгээ мартахгүй байхын тулд бас хизээ нэг өдөр хэрвээ одоо оргож чадах юм бол гэрлүүгээ явах замаа олох болов уу гэсэн найдварыг дотроо тээж исэн ба. Охиныг авч явж байгаад машин гинт бол зогссон. За тэгээ нэг том одоо тийм цагаан байшингийн гараж руу тэр хоёр орсон. За нөгөө эрэгтэй машинаас буугаад хаалгыг онгойлгож Жанетийг өргөж аваад гэрлүүгөө орсон юм байна. Тэгээ шатаар өгсөж хоёр давхар руу гараад хаалгыг түлхүүртэж онгойлгоод орсон чинь за тэнд нь бол маш тийм жижигхэн өрөө байсан. Тэнд нь зурагт жижигхэн цонх, ор тэгээд ариун цэврийн өрөө байсан. За Жанетийг шалан дээр хэвтүүлээд авчирсныхаа дараа хэд хэдэн удаа хүчирхийлсэн байна. Хүчирхийлснийхээ дараа тэр бол дандаа Жанетийг гарыг нь гавлаад шүршүүрт гавтай чигээр нь усыг нь нээгээд хэсэг хугацаанд тэнд нь орхидог байсан юм байна. За охины сүүлд одоо ярьсан яриагаар бол би сэтгэлээр маш их унаж уйлж эхэлсэн. Шүршүүрт байх л миний хувьд өөрийгөө аюулгүй гэж мэдрэх цорын ганц газар болсон. Тэр намайг шүршүүрт орхиж явах болгонд дахиж гар хүрдэггүй байсан. Намайг зодохгүй бас хүчирхийлдэггүй байсан гэж ярьсан байдаг. Хэрэг гарсны дараах өдөр нь Жанетийн гэр бүлийнхэн зурагтаар яриа өгч тэрийг нөгөө одоо гэмт хэрэгтэн бас Жанет хүртэл үзээ сууж исэн. Жанет хэрвээ чи биднийг сонсож байгаа бол битгий бууж өгөөрэй. Хүчтэй байгаарай охин минь. Бид чамайг хайсаар байгаа шүү гэж ярьж исэн. За энэ үг бол охинд маш их тийм одоо ихтгэл найдварыг бас хүчийг өгсөн юм байна. Дотроо тэр болохоор
Би эндээс амьд гарахын тулд тэмцэх хэрэгтэй, эсвэл тэмцээр байгаад үхнэ гэж бодож эхэлсэн. Хоригдчихсэн 2 дахь өдрөөсөө эхлээд Жанет өөрийг нь хулгайлсан этгээдээс яаж мултрах талаар хамгийн зөв аргыг төлөвлөж эхэлсэн. Би энэ хүнтэй ярилцаад надад итгэж эхлэх боломж гаргая гэж дотроо бодсон. За тэгээ хамгийн энгийн ерөөсөө с жиг тийм төрүүлэх хэрэггүй асуултыг асууж эхэлсэн. Та хаанхын хүн бэ гэж хамгийн анх Жанет асуусан байна. За тэр үеэр бол гэмт хэрэгтэн Жанет руу эргэж хараад хамгийн анхны удаа инээмсэглсэн юм байна. Дараа нь тэр бол нэг аяг ус авч болох уу гэж асуугаад аль болох аймхаа хүүхэд шиг харагдахыг бол хичээж исэн. За нөгөө эрэгтэй болохоор охины гарыг нь гавлаад анх удаа өрөөнд ганцаараа ингэ нүлдээж доошоо бууж ус авахар явсан. За ганцаараа үлдсэн Жанет бол гарандаа байсан гавыг анхааралтай тэмтэрч эхэлсэн. За яагаад гэхээр урд нь тэр бол нэг зүйлийг анзаарчихсан байсан. За тэр нь юу байсан бэ гэхээр тухайн зүүцэн байгаа гав нь түлхүүр энэ төр ерөөсөө шаардлагагүй тийм нэг механик ажиллагаатай гав байсан юм байна. Тэгээ нөгөөх чинь хуруугаараа жижигхэн товчлуур за бас нэг түгжээ шиг зүйлийг тэмтэрч олж мэдсэн. Тэгээ тухайн түгжээг нь одоо нэг тийш нь хөдөлгөөд товчлуур шиг ямыг дарсан чинь гав нь тайлагдсан. За ингээ үндсэндээ эрхчлөөтэй болсон гэсэн үг. Дараа нь ямар нэг чухал үйлдэл хийхэд түүнд ердөө ганцхан минут байсан. За өөрийгөө аварч чадах эсвэл хэрвээ өөрийг нь алчих юм бол цагдаа нарт алуурчныг олоход туслах ямар нэг нотлох баримт үлдээх ганцхан минут байсан гэсэн үг. За энэ Жанет ер нь бол ахтайгаа хамт CBS дээр гардаг Crime Scene Investigation за бас Law and Order гэд мөрдөгчдийн олон ангит нэвтрүүлгүүдийг байнга үздэг гэсэн юм байна л та. Тэгээ тэр нэвтрүүлгүүд дээр мөрдөгчд дандаа одоо ямар нэг уул мөр хайдаг гэдгийг айгүй сайн мэддэг болсон. Тийм болохоор Жанет яг орны хажуугийн жижиг ширээн дээр байсан нөгөө эрэгтэйгийн бугуун цагийг нь шүүрч аваад бас тоглож байгаарай гэд өгсөн хідэн тийм жижиг тоглоомон дундаас жижигхэн шавраар хийсэн яст мэлхийг за тэгчээд угаалгын өрөөлөө орж өөрийнхөө дотор хувцсыг авсан байгаа. Дугаарын спонсор TechFit Monster уургийн ундаа. Энэхүү уургийн ундаанд булчингийн өсөлтийг дэмжиж дасгалын дараах сэргэлтийг хурцсахад туслана. Уургийн хэрэгцээг танд хангалттай нөхөж өгснөөр жингээ барихыг хичээж байгаа, калори багтаа хоол сонгохыг хүсдэг, өлсөхгүйгээр турах зорилготой, уураг дутагддаг хүн болгонд онцгой ач холбогдолтой. Үр дүнд нь жин аажмаар буурна, булчин хадгалагдана, дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги тогтвортой болно. 45 г цэвэр уураг болж шинжлэгдсэн TechFit Monster уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Crime Scene Investigation гэд цуврал дээр бэлгийн хүчирхийллийн хэрэгүүд дээр хохирогчдын дотор хувцсыг маш чухал нотлох баримт болдог гэдгийг сансан байгаа. Тийм болохоор өөрт нь ийм зүйл хийсэн хүн ямар ч байсан зохих ёсны ял шийтгэлээ авах ёстой гэж бодсон. За гэхдээ Жанетийн энэ үйлдэл удаан үргэлжилж чадаагүй. За удалгүй нөгөө эрэгтэй шатаар өгсөөд ирж байгаа чимээ сонсогдсон. Жанет яарч орон дээр гараад гаваа буцаагаад зүүсэн. За ингээд 3 дахь өдөр болоход Жанетийн гэр бүлийнхэн хэрэг дээр огт ахиц гарахгүй байгаад ерөнхийдөө бүрэн цөхөрсөн байдалтай болж эхэлсэн. Мөрдөгч Рэндал болон түүний багийнхан бүх хүчээ дайчилж ажиллаж исэн ч гэсэн Жанет хаана байгаа гэдгийг тогтоох ямар ч тийм бодит сэжүүр бол олж чадаагүй хэвээр байсан. За цагдаа нар бол ээжд нь хандаж хүүхэд хулгайлагдсан хэргийн ихэнх нь 48 цаг өнгөрсөн тохиолдолд амьд олдох магадлал маш ховор болдгоо гэж тайлбарлаж ирсэн ч гэсэн Розелия энийг нь сонсхийг олоогт хүсээгүй. За яг нь цагдаа нарын хувьд ингээд одоо үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг болохоор аргагүй ирэхэнд ингэж хэлсэн байх. За Розелия ерөөсөө 50 байж чадахгүй, маш их айцтай. Миний охин 10-наас ч хүрээгүй. Охинд маань юу тохиолдсон бол миний охин хизээ эргэж ирэх вэ гэж цагдаа нараас асуусан чинь магадгүй хизээч ирэхгүй бахаа гэж хариулсан байгаа. Розелия бүр ойролж хашгирч ерөөсөө тайвширч чадахгүй 3 өдөр охиноо хараагүй, би охиноо хамгаалж чадсангүй гэж өөрийгөө буруутгаж нөхцөл байдал бүрч хэцүү болсон. За Жанетийн хувьд бол сүүлдээ бараг хүчгүй болоод хүчирхийллийг нь бүр мэдрэхэ болж сэтгэл зүйн хувьд тийм хүчсэн байдалтай болчихсон байсан ч гэсэн хүчтэй байх, төлөвлөгөөнөөсөө буцахгүй байх гэсэн ганц л зүйлийг бодож исэн байгаа. Жанет бол тэр хүнтэй яг найз шиг нь харилцаж эхэлсэн нь үр дүнгөө өгч эхэлсэн. За нэг өдөр гэмт итгээд түүнээс
одоо үлсэж гинүү гэж асуусан маа. Тийм гэд хариулсан чинь тэр бол гар утсаа Жанетад өгөөд пицца захиалцгаа гэж хэлсэн. За тэгээ пиццаны газар руу тэр залгсан чинь хүргэлтийн хаягаа хилээрээ гэд асуух үед нь за нөгөө эрэгтэй бол хаягаа одоо хилсэн. За ингээд машины явсан зам болгоныг дотроо санахыг хичээжсэн Жанет энэ удаад тухайн эрэгтэй хилсэн хаягийг үг бүрээр нь цээжилж авч чадсан. За тэгээ уудлахгүй хаягийн дагуу хүргэлт ирээд за нөгөө эрэгтэй бол пиццаны хайрцгийг газар тавьсан чинь тэрэн дээр нь байсан цаасан дээр Жанетийн сураггүй алга болсон зар нь наалттай байсан маа. Өөрийнх нь зураг бүр ингээд томоор хэвлэгдсэн байсан. Энийг харсан эрэгтэй өнөөдөр чамайг би цааш нь харуулна гэсэн тийм утгатай үгийг Жанетад хэлээд за өнөөдөр чамаас би сална гэсэн тийм үгийг хэлсэн маа. Тэгж хэлчээ гараа явцсан. За тэгээ хаалга хаагдангууд Жанет бол пиццаг шууд хаяад хэрэгтэй гэж бодсон бүх нотлох баримтуудыг цуглуулад эхэлсэн. За тэгчээд цуглуулсан юмнуудаа пиццаны хайрцагт хийгээд орны доор нуусан. Нэг худалгүй нөгөө эрэгтэй бол буцаад ирсэн. За тэгээд дэр шүүрч авч агаад Жанетийн нүүрэн дээр нь хүчтэй дарж амьсгалыг нь богдуулж эхэлсэн. За охины мэдээж одоо амьсгаанд авцаад агаар авахын тулд инстинктээрээ хажуу тийшээгээ болж агаад нөгөө эрэгтэйг түлхэхийг оролцсон ч гэсэн хүч нь хүрээгүй. Охин сүүлчийн хүчээ шавхаж нүрээ бүр арай ядан хажуу тийш нь гулсуулж чадсан. За арайч бас алчиж одоо чадахгүй байсан юм шиг ба. Дараа нь охин шүршүүр рүү орсон. Тэгээ гарч ирээд яарч хувцас өмсөд урд нь цуглуулсан бүх зүйлүүд карманд нь байгаа эсхийг шалгаж исэн чинь доор хин нэгэн хаалга тогших тийм чимээг бол олж сонссон. Жанет чанга ойрлохыг завдсан ч гэсэн нөгөө эрэгтэй амийг нь хоёр гараараа таглаад ерөөсөө боломж олгоогүй. За ингэж агаад алчих үедээ гэж айгаад тэр бол чимээгүй болоод хаалга тогшсон хүн явахыг хүлээж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн нь явсан юм уу яасын чимээ аниргүй болоод халдагч итгээд бол яарч сандарч түүнийг машиндаа суулгаад гавсан чигтэн тэд хөдөлсөн. За энэ үеэр бол Жанет тасралтгүй одоо уйлж орилж исэн. Тэгээд ч нэлээд удаан явсан болохоор сүулдэ баг зэрэг тайвшраад яг урдных шигэ эргэлт болгоныг дотроо цээжлэхийг оролцсон ч гэсэн 30 гаруй минут тасралтгүй явсан болохоор сүулдэ бүх зүйлийг санаж чадахгүй байна гэдгээ ойлгосон. За тэгж явж байгаад нэг хурдны замын ойролцоо байдаг архины дэлгүүрийн зогсоолт тэр хоёр бол зогссон. За эрэгтэйг машинаасаа бууж явсан даруйд нь Жанет бол дэлгүүр рүү хамаг хурдаараа гүйсэн байгаа. Ингэж тэр бол эцэст нь оргож чадсан. За өөртөө ч бүр ингээ тэр үедээ итгэхгүй байсан. Дэлгүүр рүү явж оронгуудаа за кассан дээр байсан хүн дээр явж очиод нөгөөх нь гар утсаа одоо ингээд инстинктээр шууд гаргаа өгсөн байгаа байхгүй юу? Бага байдлыг нь хараад гэсэн үг шүү дээ. Гэхдээ Жанет ингээд маш их сандарцсан, цочирдсан байдалтай байгааг анзаарангуудаа утсаа буцааж аваад 911 рүү тэр хүн бол залгасан юм байна. За Сан Хосегийн цагдаа нар Жанет охиныг East Pablo Alto гэд хотоос олдсон тухай мэдээлэл авсан даруйдаа шууд тийшээгээ яваад очисон. За мөрдөгч Randall түүнийг 9 минут олсондоо үнэхээр одоо баяртай байсан. Ямар ч байсан цаг алдалгүй гэмт хэрэгтнийг барихын тулд тэд нар бол хурдан хөдөлж амжих ёстой гэдгээ мэдчихсэн. Жанет мөрдөгчтэй уулзсан даруйдаа карманаасаа эд зүйлсийг нэг нэгээр нь гаргаж ирж эхэлсэн. За тоглоомнууд, өөрийнх нь дотор хувцас, нөгөө эрэгтэй бугуун цаг, бас бусад цуглуулсан зүйлүүд гээд 9 настай охин яаж одоо ийм ухаантай байсныг хараад бол мөрдөгч Randall түүнийг барихад туслах өөр ямар нэг зүйл чамд байгаа юу гэж асуусан чинь Жанет нэг цаасан дээр өөрийг нь одоо хоржсэн байшингийн бүдүүвч зураг, санжаага хаяг, утасны дугаар бас хамт байх үеэрээ өөрийнхөө цээжилсэн бүх мэдээллийг бичээд өгсөн. За ийм их зүйлийг санаж ийн гэдэг нь хэний ч төсөөлөхөргүй зүйл байсан байх. За цагдаа нар бол Сан Хосе руу буцаж Жанетийн зурсан байшинг хайхаар явсан. За өөр хэсэг цагдаа нар болохоор ойролцоо байдаг бүх пиццаны газрууд руу нэг бүрчлэн залгаад Жанетийн бичиж өгсөн дугаараар ямар хаяглаа хүргэлт хийсэн талаар олж мэдгээр оролдож исэн. Яг зөв хаягийг утсаар залгаж олж мэдхээс ч өмнө нөгөө цагдаа нар нь аль хэдийнэ зөв газараа яваад очихсан байсан. Цагдаагийн машины ард суудсан байсан Жанет бол айц нь бүрэн арилаагүй, биеийн чичирсэн байдалтай байшинд явж очсны дараа пиццаны газраас баталгаажуулсан дуудлагыг хүлээж авсан юм байна. Хаяг нь бүр яг мөн байсан. За Жанет бол яг зөв хэлсэн байсан. Тэр даруйдаа тусгай ажиллагааны багийнхан K9 гэдэг одоо нөгөө цагдаагийн нохоо байдаг штэ. Тэр нохоогоо дагуулад байшин руу дайрж орсон. Гэмт этгээдийг бол Дэвид Монтиел Круз гэдэг. Тэр бол баригдахаасаа өмнө зүхтхийг оролдож гэр дотроо цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж сүрдүүлсэн. За дараа нь бол тэд нохоог сул тавиад хоёр гартаа маш олон удаа хазуулж шархацсны дараа баригдсан билээ. Байрныхан орны доороос Жанетийн нотлох баримтуудаар дүүргэсэн пиццаны хайрцгийг мөрдөгч Randall олж авсан.
За ингээд Дэвид гэх гэмт хэрэгтэн баригдсны дараа Розалиад бол энэ талаар мэдээллийг ол хүргэсэн ч гэсэн Жанетийг нэн даруй яаралтай төргөн тусламж руу хүргэх шаардлагатай болсон. За яагаад гэхээр Жанет одоо хутгалуулсан байсан юм бэлээ. Нөгөө мөн овшчин ингээд зүгээр байхгүй хүчинцнийхээ дараа одоо алхахыг оролдож бас хутгалсан байгаа байхгүй юу. Тэ шархыг нь юусоо эмчлээгүй ямар ч одоо арга хэмжээ аваагүй байсан. Ээж ах хоёр нь түргэний машиныг дагаж эмнэлэг рүү явсан ч гэсэн Жанетийн биеийн байдал нь доктортой болсны дараа л хооронд нь уулзсан юм байна. Намайг эмнэлэг рүү хүргэж янз бүрийн шинжилгээ хийжсэнийг би сандаг. Дараа нь өрөөний хаалга нээгдээд ээж маань орж ирсэн. Ээжийн маань нүүр маш аимшигтай болчихсон байсан. Бараг өөрийнх нь царай биш болцсон юм шиг харагдчихсэн. Би ээжийнхээ нүүрэнд нь хүрээд та шархацсан байж тээ гэж хэлсэн. За ингэж ээж охин хоёр бол уулзсан юм байна. За Розалия болохоор охиныхоо тухай тэр үнэхээр зоригтой байсан. Би өөрийнхөө тухай огт бодоогүй зөвхөн охиныхоо төлөө л санаа зовж байсан. Миний бүх зүйл утга учир би маш их аз жаргалтай байсан. Яагаад гэхээр охин маань над дээр буцаад ирсэн. Яг л охин минь дахин төрсөн юм шиг надад санагцсан гэж ярьсан байдаг. Ингээд энэ явдлаас хойш хэдэн жил өнгөрсөн ч гэсэн Жанетийн хувьд ерөөсөө амар байгаагүй. PTSD гэх одоо сэтгэл зүйн эмгэг бол байдаг. За ямар нэг хүчтэй одоо цочрол авсны дараа тухайн цочрлоосоо одоо гарч чадахгүй хэмжээний тийм одоо аимшигтай эмгэгтэй болчихсон байсан гэсэн үг. Жанет бол удаан хугацааны турш дотроо шаналж зовлонгоо өөрөө даван тулахыг хичээж исэн. Гэрээсээ бараг л гардаггүй, гаднах ертөнцөөс ялангуяа эрэгтэй хүнээс айхаадсан түүнийг бүрэн ингээд эзэмтсэн байдалтай одоо олон жилийг өнгөрөөсөн юм билээ. За гэхдээ 15 нас хүрэх үеэрээ буюу одоо бүхэл бүтэн 6 жилийн турш сэтгэл заслын эмчилгээ хийлгэсний дараа байдал өөрчлөгдөж эхэлсэн. Эцэст нь тэр бол айдсаасаа нүүр буруулалгүй тэрнтэйгээ тэмцэхээр шийдсэн. За ингээ хэрэг гарснаас 12 жилийн дараа телевизийн багийнхан Жанетийг одоо мөрдөгч Рэндалтай дахиад нэг уулзсан юм байлээ. Мөрдөгч Heather Randall-ийн хувьд бол 9 настай ухаалаг охины тусламжтайгаар Дэвид Монтиэл Круз гэх этгээдийн гэмт хэргийг таслан зогсоож бүх насаар нь шоронд суулгах ялыг оноолгож чадсан. Хэдийгээр энэ аимшигтай үйл явдал Жанет гэх эмэгтэй хүүхэд насыг харлуулсан ч гэсэн тэр насанд хүрснийхээ дараа амьдралаа өөрийн айдсаар удирдуулахыг ерөөсөө хүсээгүй. За хожим нь тэр бол Рэндалл гэх мөрдөгч эмэгтэйн замаар явхаар шийдээд хууль сахиулах чиглэлээр суралцахаар болсон юм байна. Өөрөөр хэлэх юм бол Жанет мөрдөгч болоод Рэндалл өөрт нь тусалсан шиг бусад хүнд туслахыг хүссэн. Тэрнээс гадна сургаггүй болсон хүмүүс бас хүчирхийлэлд өртсөн бүх хохирогчдын дуу хоолой болохыг хүсдэг гэсэн байна. За түүний ярьснаар хүн болгон өөрийн гэсэн түүхтэй амьдрал бидэнд юу ч тохиолдсон бай, ямар ч саад бэрхшээл тулгарсан бай, бид бүгдээрээ тэмцэгчд, бид бүгдээрээ урагшаа алхах хүчтэй байдаг. Би айдсаа зориг болгож хувиргасан, би гэр бүлдээ буцаад очиж чадсан гэж ярьсан байсан. За Жанет одоо ингээд 2026 онд бол одоо 32 настай Сан Диегогийн цагдаагийн академид суралцаж төгсөөд тэгээд Чикагогийн их сургуулийн дэргэдэх Know Your Chicago гэд байгууллагын удирдах зөвлөлд нь ажилтсан байна. За энэ байгууллага нь эдийн засгийн хөгжил, гэмт бүлэглэлүүд, шүүх эмнэлгийн мөрдөн байцаалт, опиоидын донтолтын тусламж үйлчилгээний талаар туршлах, судлах аяныг хамтран удирддаг тийм байгууллага байдаг. За тэгээд одоо Жанет болохоор гишүүн нь болж ажиллаж байгаа гэсэн байна. За ингээд ийм нэг хэрэг байна. Та бүхэнд аль болох ойлгомжтой одоо товчлоод ярихыг би хичээлээ. Үнэхээр одоо ингээд бахархахгүй байхын аргагүй хөөхөн тийм зоригтой охины түүхийг та бүхэнд хүргэлээ. За гэмт хэрэг ярьдаг нэвтрүүлгийн сайн талыг нь олж харж тэр болгоныг хэрэгжүүлсэн гэдэг нь яалтчгүй одоо анхаарлыг мань бол их татсан. За ингээд энэ дугаар та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дугаартаа маань Take Fit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Та бүхэн энэхүү Солонгост үйлчлэгдсэн уургийн ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. Ингээд хэдүүлээ энэ хагассан өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.